Өмнөд Солонгос даатгалын лувр гэдэг үгийг хүмүүс ихэвчлэн гэр бүлийн аллага, бас зам тээврийн осол, эсвэл хурамч өвчтний мэдүүлэгтэй холбож ойлгодог. Харин мөрдөн байцаагчдын дунд хамгийн чимээгүй, хамгийн ховор илчлэгддэг атла хамгийн цочирдон ангиллал нь өөрийн биедээ санаатаагаар гэмтэл учруулдаг хэрэгүүд байдаг. Учир нь энэ тохиолдолд хохирогч өөрөө гэмт хэрэгтэн байдаг. Тиймээс энэ төрлийн хэрхийг чимээгүй галзуурал гэж нэрлэдэг. 2000-ад оны дунд үе эсэхлэн Солонгосын даатгалын мөрдөн шалах байгууллагууд нэгэн сонин ижил төстэй хэв маягтай кейсүүдийг олноор нь анзаарах болжээ. Эмнэлгүүдэд ирж буй өвчтнүүдийн гэмтлийн төрх хэтэрхий цэвэрхэн бараг л номонд бичсэн юм шиг адилхан байсан. Гар хурууны хугарал, шагаан, мултрал, мөрний шүрмсний тасралт зэрэг гэмтлүүд давтагдан гарч ирнэ. Харин осол болсон гэх нөхцөл байдал нь бүдэг бадаг тодорхой гэрчгүй камер жуулалтгүй. Үүнийг зэрэгцээ даатгалын гэрээнүүд нь хачиргалтайгаар Ослоос яг өмнөх богино хугацаанд хийгдсэн байдаг нь нийтлэг шинж болж эхэлсэн юм. Анхандаа эдгээрийг жирийн иргэдийн аз хүй тохиолдол гэж үзэж байв. Гэвч нэгэн мөрдөн шалгагч нэг кейсийг гүнзгий ухаж үзэхдээ жижиг мэт санагдах боловч чухал зөрчлийг олж харжээ. Дунд иргэм насны нэгэн эрэгтэй ослын улмаас гарын гэмтэл авсан хэмээн даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн байсан ч түүний түүхийг шалгахад сүүлийн хэдхэн жилийн дотор яг ижил төрлийн ослын даатгалыг 3 өөр компанид давхар хэлгэсэн нь ил болсон байна. Үүнээс гадна өмнөх 2 жилд өөр төрлийн санамсаргүй ослын нөхөн төлбөрийг аль хэдийн авсан байна. Ингэж анхны бодит сэжгүүд үүссэн байна. Цаашдын шалгалтаар тодорхой болсон нэг зүйл бол энэ төрлийн лувр бараг хизээж ганцаараа хийгддэггүй байлаа. Ихэнх тохиолдолд зуучлагч оролцдог. Гаднаа тэд өөрсдөө даатгалын зөвлөх, санхүүгийн брокер гэж нэрлэдэг ч үнэн хэрэгтээ гэмт хэргийн зохион байгуулагчид байж. Эдгээр зуучлагчид хүнийг санамсаргүй сонгодоггүй. Тэд өрөнд орсон бизнесийн дампуурах гэж буй тогтмол орлогогүй, эсвэл гэр бүлийн санхүүгийн дарамт орсон хүмүүсийг яг оноод олчихдог. Ятгалах нь маш энгийн, чи өөрийгөө тахир дутуу болгох ч хэрэггүй. Амнасаа эрсдэл оруулах шаардлагагүй, зүгээр л багахан гэмтэл ав. Хэдхэн сар эмчлүүлэн, тэгээд л хэдэн 10 сая воны мөнгө орчирна. Анх сонсоход энэ үг гэмт хэрэг мэт ус, харин мухардлаас гарах гарц мэт сонсогддог. Яг л энэ мөчид хүний ухамсарын хил хязгаар аажмаар нурж эхэлнэ. Хамгийн түгээмэл сонгогддог гэмтэл бол гар хурууга хуглах, шагаагаа мултлах, мөрний шүрмсөө таслах. Зарим тохиолдолд хүмүүс зориуд шатнаас өнхөрч унсан мэт дүр эсгдэг байв. Хамгийн амжигтай нь зарим зуучлагч аль гэмтэл хамгийн ашигтай болохыг хүртэл тооцоолж өгдөг. Аль нь удаан эдгэрдэг вэ? Аль нь хөдөлмөрийн ур чадвар түр алдсан гэж үнэлэгдэх магадлал өндөр вэ? Мөн яг аль нь эмчилгээний хугацааг сунгаж чадах вэ гэдгийг тэд яг л бизнес төлөвлөгөө мэт тайлбарладаг байсан. Нэг бодит кейс дээр 40 орчим насны эрэгтэй хүн өөрийн зүүн гарын 2 хурууг зориуд хугаалсан байдаг. Тэрээр үнийгээ барилгын талбай дээр осолд орсон хэмээн мэдүүлсэн. Гэвч инженерийн анхаарлыг татсан нэг зүйл байлаа. Хугарлын өнцөг, ясны даралтын улмөр нь уналтаас үүсэх гэмтэлтэй огтхон ч тарахгүйсэн. Энэ бол гаднаас нь зориуд хүчтэй даралт өгсөн үед үүсдэг хугарал байсан юм. Шалгалт гүнзгийрийг тусам илүү аимшигтай дүр зураг гарч ирсэн. Тэр хүн ганцаараа биш байв. Ижил зуучлагчаар дамжсан нийт 6 хүн ижил төстэй гэмтэлтэйгээр даатгалын мөнгө авснаа тогтоогдсон. Тэдний зарим нь бүр хоорондоо холбоотой байсан бөгөөд аль гэмтэл илүү төсвөрлөх үзвэ, өвдөлт хэд хоног үргэлжилдэг вэ. Мөн инженерт юу гэж тайлбарлавал илүү ихтгэлтэй харагдах вэ гэх мэт зүйлийг чатаар хэлэлцэж байсан нь илэрсэн. Энд нэг зайлшгүй асуулт гарч ирдэг. Яагаад хүмүүс ийм замыг сонгодог вэ? Мөрдөн байцаагчдын дүгнэлтээр эдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө гэмт хэрэгтэн гэж огт боддоггүй байж. Тэдний хувьд энэ нь системийн сул талыг ашиглаж буй нэг арга, эсвэл том компаниас жаахан мөнгө авах төдий зүйл мэт ойлгодог. Даатгалын компани бол баян, харин өөрсдөө хохирж буй жирийн иргэн гэсэн буруу төсөөлөл тэдний ухамсарт гүн суусан байдаг. Гэвч бодит байдал огт өөр. Баригдсан хүмүүсийн ихэнх нь шоронд орсноосоо илүү өөрийн биедээ учруулсан гэмтэлтэй хамгийн их харамсдаг. Зарим нь гарын хөдөлгөөнөө бүрэн алдсан, зарим нь насан туршийн архаг өвдөлттэй үлддэг. Үүн дээр нэмэтэд даатгалын салбарт бүр мөсөн харж ихсалтанд орж дахин хизээж хэвийн нөхцөлтэй даатгал авах боломжгүй болсон байдаг. Энэ бол зүгээр нэг мөнгөний тухай түүх биш. Энэ бол санхүүгийн дарамт хүний ёс суртахуун айдас ухамсарыг хэрхэн аажмаар мохоож, эцэст нь өөрийн биеэ хүртэл золиослоход хүргэдгийг харуулсан бодит дүр зураг. Мөн энэ түүх энэ зогсохгүй. Хэрэгүүдийг зохион байгуулагч зуучлагчдын хувьд тэд хизээч өөрсдийгөө гэмт хэрэгтэн гэж танилцуулахгүй.
Харин эсрэгээрээ мэдлэгтэй, туршлагатай, чиний талд зогсох хүн мэтээр харагдана. Яг энэ дүрэл хамгийн аюултай. Солонгосын мөрдөн байцаагчдын тэмдэглэл зуучлагчдыг нэг үгээр итгэл зардаг хүмүүс гэж тодорхойлсон байдаг. Тэд хүч хэрэгэлдэггүй, сүрдүүлдэггүй, харин хүний сул талыг олж харж түүндэн тохируулж ярьдаг. Санхүүгийн дарамтанд орсон хүнтэй тэд хизээч гэмт хэрэг гэж ярихгүй, харин боломж, гарц, системийн алдаа гэсэн үгсийг л ашиглана. Ихэнх зуучлагчид анхнаасаа гэмт хэргийн ертөнцөөс гарч ирээгүй байдаг. Зарим нь жинхэнэ даатгалын агент байсан, зарим нь санхүүгийн зөвлөх. Бүр зарим нь өмнө нь өөрөө даатгалын нөхөн төлбөр авч үзсэн жирийн иргэд байдаг. Тэд системийг мэддэг болсон хойно л нөгөө тал руугаа хазаасан байдаг. Аль компани ямар төрлийн гэмтэлд илүү өндөр үнэлгээ өгдөг вэ? Аль имлэг илүү амархан онош бичиж өгдөг вэ? Аль даатгалын шалгалт сул вэ гэдгийг тэд яг газрын зураг шиг цээжилсэн байдаг. Зуучлагчид хохирогчоо олдог арга нь санамсаргүй биш. Тэд дампуурч буй жижиг бизнес эрхлэгчдийг өндөр хүүтэй зээлд орсон хүмүүсийг эсвэл гэр бүлийн орлого гинэт тасарсан иргэдийг анхааралтай ажиглана. Зарим нь бүр шүүхийн шийдвэр, зээлийн мэдээлэл, дампуурлын бүртгэлийг хүртэл судалдаг байсан нь тогтоогдсон байдаг. Хүний амьдрал хамгийн эмзэг болсон мөч бол тэдний хувьд хамгийн тохиромжтой агш. Анхны уулзалт хизээж шууд санал тавилтаар эхэлдэггүй, эхлээд тэд сонссон. Чиний асуудлыг, өрийг, айцыг бас бухимдлыг чинь дараа нь надад ч бас ийм үе байсан. Би чиний байранд байсан бол яг ингэн гэх мэтээр өөрийгөө ижил төвшөнд аваачна. Ингэж итгэл үүсний дараа л жинхэнэ ятгалга эхэлдэг. Тэд хэлэхдээ чи системд хууртагдж байгаа юм биш. Харин систем чамайг олон жил хохироосон, одоо жаахан тэнцвэржүүлж байна гэж бод. Хэмээн хэлдэг байна. Ийм үг хүний ёс суртахууны хамгаалтыг маш хурдан сулруулдаг. Ялангуяа өөрсдийгөө аль хэдийн хохирогч гэж мэдэрч яваа хүнд энэ тайлбар бүрч итгэлтэй сонсогдно. Харин дараагийн шатбол нарийн заавар ямар төрлийн даатгал хизээ хийх вэ? Аль компанийг сонгох вэ? Оцол болсон гэж яг яаж тайлбарлах вэ? Иймч асуувал юу гэж хэлж болохгүй вэ? Юуг давтан хэлэх хэрэгтэй вэ гэдгийг хүртэл үг үсэггүй зааж өгнө. Зарим зуучлагч бүр чи айх хэрэггүй, ийм хэрэг өдөрт хэдэн зугаараа болдог гэж тайвшруулдаг байсан нь мөрдөн шалгалтаар ил болсон. Энд нэг баримтгүй, зуучлагчид өөрсдөө хизээч эрсдэл үүрдэггүй. Гэмтэл авсан хүн баригдвал бүх хариуцлага түүний нуруунд дээр унана. Харин зуучлагч өөрийгөө зөвлөхөө өгсөн хүн хэмээн цэвэр үлдэхийг оролддог. Зарим нь бүр баригдах магадлал нэмэгдмэгц уцаа сольж хотоо солин дараагийн хохирогчоо өөр газраас олдог. Мөрдөн байцаалтын явцад ил болсон нэг кейс дээр нэг зуучлагч 5 жилийн дотор 30-аад хүнийг ижил схемээр оруулсан нь тогтоогдсон байдаг. Тэдний дундаас ганц ч хүн эцэст нь ашигтай гарч чадаагүй. Зарим нь шоронд орсон, зарим нь эрүүл мэндэ алдсан, харин зарим нь аль нэг нь давхар авсан байлаа. Харин зуучлагч хэдэн 10 сая вооны зуучлалын хөлс аваад хэсэг хугацаанд л алга болдог. Солонгосын мөрдөн байцаагчдын хувьд нэг дүгнэлтэнд хүрсэн байдаг. Өөрийн биедээ санаатайгаар гэмтэл учруулдаг луур бол хүний айдас, найдвар хоёрыг зэрэг ашигласан гэмт хэрэг. Харин зуучлагч бол тэр айдсыг зоригтойгоор асааж, найдвараар удирддаг гол хөдөлгөгч. Энэ түүхийн хамгийн харанхуй хэсэг эндээс л эхэлдэг. Учир нь дараагийн шатанд эмч нарын ширээн дээр эрентгийн зураг, оншийн бичгүүд дээр үнэн худлын зааг бүрч бүдгэрдэг. Өөрийн биедээ санаатайгаар гэмтэл учруулсан даатгалын луур эцсийн шатанда заавал нэг газар очиж тулдаг. Харин тэр бол эмнэлэг. Энд л бүхэл зүйл шийдэгдэнэ. Учир нь даатгалын компани баримтанд итгэдэг. Харин баримтыг эмч нар бичнэ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хамгийн эмзэг, хамгийн аюултай цэг нь эмч нарын ширээний ард байдаг. Ихэнх луурчид эмнэлэгт орж ирэхдээ бэлэн болсон түүхтэй ирдэг. Хаана унсан, яаж гэмтсэн, яг хэдэн цагийн өмнө болсон. Хин харсан байж болох талаар хүртэл зуучлагчийн заавраар цээжилсэн өгүүлбэртэй. Гэхдээ мөрдөн байцаагчид болон туршлагатай эмч нарын хэлдгээр хүний яриа худал байж болдогч бие махбод худал ярьж чаддаггүй. Эхний сэжиг ихэвчлэн гэмтлийн хэлбэрээс эхэлдэг. Уналтаас үүссэн хугарал болон зориуд даралт өгч хугалсан яс хоёр огт өөр уулмөр үлдээдэг. Санамсаргүй ослоос хугарсан яс ихэвчлэн тэгш ус олон цэгт тархсан хагалтай байдаг бол зориуд хүч хэрэгэлсэн үед хугарал нь хэтэрхий цэвэрхэн нэг чиглэлд дарагдсан байдалтай харагддаг. Энэ ялгааг олон жилийн туршлага хоримтлуулсан ортопед эмч анзаарахгүй өнгөрөх боломжгүй. Шүрмсний тасралт мултралч мөн адил. Жинхэнэ ослын дараах гэмтэлд үрвсэл, хаван, дотоод цус алдалт тодорхой хугацааны дарааллаар илэрдэг. Харин зориуд өөртөө гэмтэл учруулсан хүмүүсийн хувьд энэ дараалал ихэнхдээ зөрдөг. Зарим нь хит эрт, зарим нь хит орой ирж үзүүлдэг. Энэ нь бие махбодын бодит хариу уралтай таарахгүй байдал үүсгэдэг.
Гэсэн ч бүх эмч шударга байдгүй гэвэл хариулт нь үргэлж тийм биш. Солонгост илэрсэн зарим томоохон хэрэгүүдээр эмч болон клиник өөрсдөө луврын нэг хэсэг болсон нь тогтоогдсон байдаг. Ялангуяа жижиг хувийн эмнэлгүүд донд даатгалын өвчтөн их байх тусам орлого нэмэгддэг гэсэн гаж тогтолцоо үүссэн байв. Тиймээс зарим эмч бодит байдлаас илүү хүнд онш бичиж, эмчилгээний хугацааг зориудаар сунган, шаардлагагүй шинжилгээ давтан хийдэг байсан нь мөрдөн шалгалтаар илэрв. Гэвч ийм эмнэлгүүд удаан оршин тогтнож чаддаггүй. Учир нь даатгалын компаниудын дэргэд тусгай эмнэлгийн шинжээчийн баг ажилладаг. Тэднийг эмнэлгээс гарч буй онош эмчилгээний хэм маягийг олон жилийн өгөгдөлтэй харьцуулж шалгадаг. Нэг ижил төрлийн гэмтэл байнга удаан эдгэрч, байнга өндөр нөхөн төлбөр нэхэмжилж байвал тэр эмнэлэг автоматар анхааралд ордог. Нэг бодит хэрэг дээр нэгэн клиникээс ирсэн гарын хурууны гэмтлийн тоо тухайн дүргийн дунджаас 3 дахин өндөр байгааг илрүүлсэн байдаг. Илүү нарийвчилж шалгахад ихэнх өвчтөн ижил зуурчлагчаар дамжсан, ижил тайлбартай, ижил хугацаанд даатгал хэлгэсэн хүмүүс байж. Ингэж эмч, зуурчлагч, хохирогч гурвын холбоо ил болж бүхэл бүтэн сүлжээ нуран унсан байдаг. Эмч нарын хамгийн чухал зэвсэг бол зөвхөн эрентхэн MRI биш, харин асуулт байдаг. Тууршлагатай эмч нар ижил асуултыг өөр цагт өөр байдлаар асууж, хариултын зөрүүг анзаардаг. Осол болсон цаг өвдөл эхэлсэн мөч тухайн үеийн хөдөлгөөний зэргийг дахин асуухад худал түүх ажмаар ан цав гаргадаг. Харин бодит осолд орсон хүн ижил зүйлийг олон дахин асуусан ч үндсэн өгүүлэмж нь өөрчлөгддөггүй. Мөрдөн байцаагчдын нэгэн ярьслага дээр хэлсэн үг байдаг. Бид ихэнхдээ эхлээд гэмт хэргийг биш, биеийг нь хардаг. Яс худлаа ярьж чаддаггүй. Энэ өгүүлбэр энэ төрлийн луврыг хамгийн товчоор тайлбарлана. Эцэст нь баригдсан хүмүүсийн олонх нь нэг ижил зүйлийг хэлдэг. Тэд эмчийн өрөөнд орж ирсэн мөчөөс эхлэн бүх зүйл нурж эхэлснийг мэдэрсэн гэж. Яриа нь бэлэн байсан ч бие нь тэднээс урвсан мэт байжээ. Гэвч энэ бол төгсгөл биш, эмнэлгийн онш бол зөвхөн эхлэл. Үүний дараа мөрдөн байцаалт эхэлж баримт бичих, чат бичлэг, мөнгөний урсгал ил гарч эхэлдэг. Ингэж жижиг гэмтэл гэж бодсон зүйл шүүхийн танхимд олон жилийн ял болон хуурна. Эмнэлгийн өрөөнөөс гарсан тэр мөчөөс эхлэн энэ төрлийн лувр хүний хувьд төр зургийн шийдэл байха болж хуулийн өмнө бүрэн хэмжээний гэмт хэрэг болон хуурдаг. Шүүхийн танхимд сууж буй хүмүүсийн царайд нэг ижил гайхшрал, нэг ижил харамсалт харагддаг. Тэдний ихэнх нь энд эртлээ өөрсдөө хизээж гэмт хэрэгтэн гэж төсөөлж байгаагүй. 2018 онд Сөүл хотод илэрсэн нэг бодит хэрэгт 40 гаруй насны А гэх хэрэгтэй өөрийн баруун мөрний ширмсийг зориуд тасалж спортын заланд унсан хэмээн мэдүүлж байж. Тэр 3 өөр даатгалын компаниас нийт 120 сая воны нөхөн төлбөр авсан байна. Мөрдөн шалгалтаар зуучлагчтай хийсэн чат бичлэг, ослын дараах эмнэлэгт очих хугацааны зөрүү. Мөн өмнөх ижил төрлийн гэмтлийн түүх илэрч шүүх түүнийг санаатай гэмтэл учруулж даатгалын лувр хийсэн гэж үзв. Шүүхийн шийдвэрээр Ад 2 жил 6 сарын 20 хяал 80 сая воныг буцаан төлөх шийтгэл ногдуулсан байдаг. 2020 онд Пусанд гарсан өөр нэг кейс бүрч олон хүнийг цочирдуулсан. Гэр бүлийн 2 хүн ээлжлэн өөрсдөө гэмтээж, нэг нь нөгөөгийнхөө асран хамгаалагч гэрч болж мэдүүлдэг байж. Эхнэр нь шагаагаа зориудаар мулталж, нөхөр нь гэртээ халтарсан хэмээн тайлбарласан бол дараагийн удаа нөхөр нь гарын хурууга хугалж, эхнэр нь гэрч болсон байна. 2 жилийн хугацаанд тэд нийт 200 сая воны нөхөн төлбөр авсан нь тогтоогдсон. Шүүхийн хэргийг гэр бүлийн зохион байгуулалттай даатгалын лувр гэж үзэж, нөхөрт нь 3 жилийн 20 хяал, эхнэрт нь 2 жил тэнцэн харгалзах ял. Мөн бүх мөнгийг хамтд нь буцаан төлөвлөх шийдвэр гаргасан. Хамгийн олон нийтийн анхаарал татсан кейсүүдийн нэг нь 2019 онд илэрсэн зуучлагчийн сүлжээ гэх хэрэг байлаа. Нэг зуучлагч 5 жилийн хугацаанд 30 гаруй хүнийг өөрийн биедээ гэмтэл учруулах схемд оруулсан нь илэрсэн. Эдгээр хүмүүсийн ихэнх нь гар болон хуруу, мөр шагаан гэмтэлтэй байсан бөгөөд ижил эмнэлэг, ижил тайлбар, ижил хугацаатай даатгалын гэрээтэй байсан. Шүүх энэ хэргийг бүлгэлсэн гэмт хэрэг гэж үзэж зуучлагчид 7 жилийн 20 хяал, оролцсон хүмүүст тус бүр 1-3 жилийн 20 хяал эсвэл тэнцэнгийн ял оноосон байдаг. Эдгээр шүүх хурал дээр нийтлэг сонсогддог нэг өгүүлбэр бий. Би үүнийг ийм том хэрэг гэж огт бодоогүй гэх. Гэвч прокуроруудын хувьд энэ өгүүлбэр хамгаалалт болж чаддаггүй. Учир нь даатгалын лувр нь зөвхөн мөнгөний хохирол биш, нийгмийн итгэлд халдсан гэмт хэрэг гэж тооцогддог. Шүүхийн шийдвэрүүдэд даатгалын систем бол олон хүний хамтын итгэл дээр тогтдог. Түүнийг санаатаагаар эвдсэн үйлдэл нь нийгэмд урт хугацааны хохирол учруулдаг гэж онцлон дурдсан байдаг.
Зарим яллагдагчид шоронгоос илүү өөр шийтгэл дуунсан гэж хэлдэг. Тэд насан туршийн даатгалын салбарын дотоод эрсдэлтэй иргэн гэсэн жагсаалтанд бүртгэгддэг. Үүний дараа энгийн автомашины даатгал авахд ч хэд дахин өндөр хураамж шаарддаг, зарим тохиолдолд бүр татгалздаг. Өөрөөр хэлбэл хэдэн 10 сая воны төлөө хийсэн үйлдэл амьдралын туршийн санхүүгийн хаалт болж хувирдаг. Шүүхийн танхимаас гарч ирэх үедээ баригдсан хүмүүсийн ихэнх нь нэг ижил зүйл ойлгодог. Тэд даатгалын компанийг хуурна гэж бодсон ч эцэстээ өөрсдийн бие ирээдүй нийгэмдэх итгэлцлийг хамтд нь хохироосон байдаг. Жижиг мэд санагдсан гэмтэл олон жилийн ял насан туршийн хор уршиг болж хувирсан нь энэ. Гэхдээ хамгийн чухал асуулт одоо л үлдэж байна. Эдгээр хүмүүс үнэхээр анханасаа муу хүмүүс байсан уу? Эсвэл татварын системийн суултал хүмүүсийг ийм байдалд оруулсан уу? Шүүхийн шийдвэр гарч ял оногдсны дараа нэг сонин нийтлэг дүр зураг ажиглагддаг. Баригдсан хүмүүсийн дийлэх нь шоронгийн хаалгаар орохдоо өмнө нь би анханасаа муу хүн байгаагүй гэж хэлдэг. Энэ бол зүгээр л өөрийгөө хамгаалсан шалтгаан биш, харин бодит үнэнтэй ойрхон өгүүлбэр. Учир нь өөрийн биедээ санаатаагаар гэмтэл учруулж даатгалын лойвор хийсэн хүмүүсийн ихэнх нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй жирийн амьдралтай хүмүүс байдаг. Солонгосын гэмт хэргийн сэтгэл судлаачид энэ төрлийн хэргийг алхамчилсан уналт гэж тодорхойлдог. Хүн шууд л хурууга хугалахаар шийддэггүй, эхлээд санхүүгийн дарамт ирдэг. Дараа нь гарцгүй мэт мэдрэмж төрнө. Үүний араас би л хохирч байна гэсэн бодол сууж эхэлдэг. Энэ бодол гүнзгийрэх тусам ёс суртахууны хил хязгаар аажмаар бүтгэрч эцэст нь өөрийгөө зөвтгөх логик бүрддэг. Даатгалын компани бол баян энэ бол системийн алдаа. Бүгд л ингэдэг. Би зөвхөн жаахан тэнцвэржүүлж байна гэх өгүүлбэрүүд өөрийгөө гэмт хэрэгтэй биш мэтэр мэдрэхэд тусалдаг дотоод тайлбарууд. Сэтгэл зүйн энэ үе шатанд хүн өөрийнхөө үйлдэлийг бус нөхцөл байдлыг л буруутгадаг. Ингэж гэм бурууг гадна тал руу шилжүүлэх нь шийдвэр гаргахад хамгийн том түлхэц болдог. Энд зуучлагчдын үүрэг дахин тод харагддаг. Тэд хүнд шин санаа өгдөггүй. Харин хүний толгойд аль хэдийн бүрэлдсэн айдас бухимдлыг зөвхөн баталгаажуулж өгдөг. Өөрийн биедээ гэмтэл учруулах гэдэг бол энгийн лойвраас нэг алхам цааш орсон шийдвэр. Энэ бол хүний ирээдүйнхэн эсрэг хийж буй мөрий. Гэхдээ сонирхолтой нь ихэнх оролцогчид өөрсдийгөө эрсдэл хүлээж байна гэж огт боддоггүй. Тэд багахан өвдөлт төр зүрийн золиос гэж төсөөлдөг. Харин бодит байдал дээр бие махбод санах хойшиг ажилдаг. Нэг удаагийн гэмтэл насан туршийн ул мөр үлдээдэг. Харин баригдсны дараа сэтгэл зүйн хамгийн хүнд шат эхэлдэг. Тэр бол харамсал. Гэхдээ энэ харамсал ихэнхдээ хийсэн үйлдэлтэй биш, харин алдсан зүйлдээ чиглэсэн байдаг. Эрүүл мэнд, нэр хүнд, ирээдүйн боломж. Яг энэ үед л хүмүүс анхудаа энэ мөнгө надад хизээч хүрэхгүй байж гэдгийг ойлгодог. Шүүхийн дараах судалгаанд оролцсон олон хүн ижил зүйл хэлсэн байдаг. Хэрвээ тухайн мөчид хэн нэгэн зогс гэж хэлсэн бол эсвэл өөр гарц байгааг сануулсан бол тэд энэ шийдвэрийг гаргахгүй байсан гэж. Энэ нь нэг зүйлийг харуулдаг. Ихэнх гэмт хэрэг муу санаанаас биш, ганцаардал дарамт буруу итгэлээс төрдөг. Өнөөдрийн түүх бол мөнгөний тухай биш, айдас дарамт хоёр хүнийг хаана хүргədгийг харуулсан түүх юм. Даатгалын лойвор гэдэг хоолын муу санаа биш, харин буруу мөчид гаргасан буруу шийдвэр байдаг. Жирийн хүн нэг алхам хазаахтал гэмт хэрэг эхэлдэг. Гэмт хэрэг заримдаа хар бараан хэрцгий харагддаггүй, харин заримдаа асуудлаас гарах цорын ганц гарц мэд харагддаг ажээ.